За ерөнхий сайдын мэдээлэлтэй холбоотой яг маш тодорхой 3 асуулт асууя. За нэгдүгээрт хуримтлын сангийн хөрөнгийг ямар өгөөжтэйгээр ямар хугацаатаагаар байршуулад 495 тэрбумын хөрөнгийн өгөөж нь 1% тэнцэх буюу 4.9 тэрбум төгрөг байгаа вэ гэдэг нэгдүгээр асуулт. Энэ хүрээнд бол засгийн газрын 25 оны 72 дугаар тогтоолоор баталсан хөрөнгийн удирдлагын бодлогоор Монгол банк бол хөрөнгийн удирдлагыг хийж байгаа. Энэ талаасаа энэ тухайн бодлогын 4-2 дээр бол яг ямар хөрөнгө оруулалтын хэрэгслүүд рүү оруулж болох вэ гэдгийг маш тодорхой зааж өгсөн. Мөн түнчлэн 4-1-д нь өгөөжийн хэмжээ үндэсний баялагын сангийн тухай хуулийн 13 заасан өгөөжөөс доошгүй байна гэдгийг бас маш сайн тодорхой зааж өгсөн байгаа. Тийм болохоор одоо яг ямар хувь хэмжээтэйгээр, ямар хүүтэйгээр, ямар хугацаатаагаар, ямар нөхцөлтэйгээр энэ орон сууцны санхүүжилтийн хөтөлбөрийг хөрөнгө оруулалт хөтөлбөрт хөрөнгө оруулсан бэ гэдэг нэгдүгээр асуулт. За хоёрдугаар асуулт нь ирээдүйн өв сангийн хөрөнгийг гадны санхүүгийн байгууллагад байршуулсан байна. За тэгвэл энэ нь мөн яг ямар хугацаатай, ямар хэдэн хувийн өгөөжтэй, ямар нөхцөлтэй хөрөнгө оруулалтын санхүүгийн хэрэгсэлд байршуулсан бэ гэдэг ийм хоёрдугаар асуулт. За гуравдугаар асуулт нь бол Чингис хаан баялагын сан ХХК гэж шилэн дансан дээр гарч ирж байгаа. Тэгээ яг шилэн данс руу оруулаад харахаар яг үндэсний баялагын сангийн хөрөнгийг зохион байгуулахад зориулагдсан хуулийн этгээд гэж гарч ирээд байгаа. Гэхдээ тэр дотор бол ямар ч мэдээлэл одоогоор ороогүй байгаа. Тэгэхээр энэ нь өөрөө Чингис хаан баялагын сан гэдэг маань ХХ компани хэлбэртэйгээр байгуулагдчихад байна уу? Тэгэд энийг яаж зохицуулах гэж байгаа вэ? Статус нь ямар юм бэ гэдэг талаар бас мэдээлэл авмаар байна. Яг ийм 3 асуулт байна. За үндэсний энэ баялагын сангийн хууль батлагдсны дараа тэр хуримтлалын сандах хуримтлалыг нэмэгдүүлэх ажлууд бол хийгдсэн. Тэгэхээр одоо энэ уул уурхайн компаниудын 34% ногдлол ашиг бол тэр хуримтлалын сан руу төвлөрж байгаа гэсэн үг. Тэр өнгөрсөн хугацаанд одоо энэ 490 орчим тэрбум төгрөг бол уул уурхайн төрийн өмчийн 7 компани ногдлол ашигын хуримтлал. За үүнийг бол эрүүл мэнд орон сууц боловсрол зарцуул буюу одоо үедээ үрдэх ийм хууль эрх зүйн орчинтой. За үүний дараа засгийн газраас тогтоол гарсан. Тогтоол бол энэ хуримтлалын сангийн мөнгийг хэрхэн иргэдэд хүртээгөө гэдэг дээр юм журам гаргаад энэ хуримтлалын сан нь бол одоогийн хуулиар бол хөдөлмөр нийгэм хамгааллын яам дээр хариуцдаг. Тэгэхээр боловсрол эрүүл мэнд орон сууцн дээр юундаа зарцуулах вэ гэдэг дээр иргэд бол хүсэлтээ гаргаад за тэр хүсэлт гаргасны дараа бол түүн дээр нь тэр журмын дагуу Монгол банкнаас бол тухайн хуримтлагдсан хуримтлалыг иргэдэд хүртээх ажил бол хийгднэ гэсэн үг. За тэгээд сая бид бол засгийн газар дээр яриад үндэсний баялагын сангийнхаа хуулийг бол концепцээр нь бол бас дахиж эргэж харах ийм шаардлагатай байна гэж үзэж байгаа. Энэ ч утгаараа бол ер нь бол ирээдүйн өв сан гэдэг бол яг энэ сэвинг буюу хадгаламж ирээдүйн өв сан. Гэхдээ адилхан л ер нь цаашдаа нэрийн данстай иргэд өөрөө үүнийг ирээдүйд өөрөө хэрэглэх юм болцоог нь бид нар 1-30 он хүртэл ингэ төгжсөн байгаа учраас цаашдаа бол үүнийг зарцуулах боломжийг нь хуулиар нээх цаашлаад одоо бол яг одоогийн хуулиар бол тэр ирээдүйн өв сангийн хадгалагдж байгаа буюу тэр амнатын 65%-аар хадгалагдж байгаа мөнгийг бол 30 оноос хойш санхүүгийн хэрэгсэлд оруулах болцоо бол хуулиар бол нээсэн байдаг. За одоогийн хуримтлалын санг бол бид нар зөвхөн Монгол банкны бодлогын хүүгээр нэмэгдүүлэл явдаг. Хөгжлийн сан бол бас дахиад тусдаа юм сан байгаа шүү дээ. Гэтэл яг хөгжлийн сан бол яг бодит утгаар яг хөрөнгө оруулалтын сан шиг ажиллаж өгч чадахгүй байгаа. Тэгэхээр яг таны хэлж байгаа энэ саналуудыг ч гэсэн бид нар бол бас тусгаад цаашдаа бол үндэсний баялагын сангийн хуулийн дээр бүтэн концепцийн юм өөрчлөлт хийхгүй болохгүй нэ. Хуримтлалын сан үр өгөөж нэмэгдээ гэвэл зайлшгүй энэ төрийн эзэмшлийн 34%-аас гадна энэ стратегийн ордуудад тооцогдож байгаа тэр ордуудын 34%-ийг их хурл өөрөө хэрвээ шийдэх юм бол яг тэр амнатаа нэмэгдүүлээд байна уу, бүтээгдэхүүн хуваахаар нэмэгдүүлээд байна уу шийдсэний дараа тэр нэмэгдүүлсэн
хэсэг нь өөрөө хуримтлалын сан руу очдог байх нөхцөлийг одоо зайлшгүй бүрдүүлэх ийм бол одоо шаардлагатай байгаа. Тийм учраас одоо үндэсний баялагын сангийн хуулийг бид нар оруулж ирээд өнөөдрийн иргэдэд хэрхэн одоо зарцуулах болцоог нээх вэ гэдэг юм том алхам бол хийх ёстой. Ирээдүйдээ зарцуулахыг нь бол хадгаламж хэлбэрээ буюу цаашлаад бол бид нар яг тэр Норвег шиг тэтгэвртэй гарахтаа давхар тэтгэврийн тогтолцоотой яг адилхан тэр баялагын сангаасаа бас одоо тэр баялагын сангаасаа тэтгэврээ авдаг ийм тогтолцоо руу шилжүүлэх юм үе шаттай алхмуудыг бол баялагын сан дээр хийж явж ижил энэ байгалийн баялагтаа ард түмэн үнэхээр эзэн болж байгаа юм байна гэдгийг нь бол мэдрэгдэнэ. Тэр ч удаагаараа эхний алхмууд бол хийгдэж байгаа. Энэ бол үе шаттай хийгдэх алхмуудаа. За тэгээд дөрөв бас нэлээд олон асуулт асуугдсан. Энэ дээр бол сангийн яам бас тодорхой хариултуудыг өгөх байхаа гэж ингэж бодож байна. За уян шиг гүшүүн яг тоо асуугаад байх шиг байна л да тий. Тэгэхээр үндэсний баялагын сангийн тухай хуулиар хуримтлалын сангийн хөрөнгийг яг төв банкны бодлогын хүүгээс баггүйгээр одоо арвижуулахаар хуульчилсан бид нар тийм ээ. Тэгээ ингээд энэ зохицуултын дагуу Монгол банктай 2024 оны 5 сарын 9-ний өдөр гэрээ байгуулсан. За ингээ энэ гэрээ бол одоо энэ 5 сарын 9-нд энэ гэрээ дуусна. За энэ гэрээгээр бол яг бодлогын хүүгээр тооцож өгөөж өгнө гэж тохирсон учраас бол 30 тэрбум төгрөгийн өгөөж авах юм бид нар. 483 тэрбумаас 30 тэрбум. За энэний 4.9 тэрбум төгрөг өнөөдөр Монгол банкнаас 24 оны эцсээр манай дансанд орж ирсэн. За одоо ингээ бид нар 5 сарын 9-нд ингээд жилийн гэрээ дуусгаад одоо нөгөө цаана байгаа 35 тэрбум төгрөгийн одоо өгөөжийг авч хуримтлалын дансандаа байршуулж иргэдийнхээ дансанд энэ өгөөжийг одоо хуваарлах ийм л ажил байгаа яг тоо гэвэл. За уян шиг гүшүүний асуултанд тодруулж хариулъя. Хуримтлалын сангийн хөрөнгө бол иргэдийн хадгаламж бол яг Монгол банкны бодлогын үгээр өсөж байгаа. Энэ хөрөнгийн менежментийг Монгол банк хариуцж байгаа. За тэр ипотекийн зээлд оруулсан асуудал тэр мөнгийг аваад үрсэн асуудал зүгээр л хөрөнгийн удирдлагын л хийгдэж байгаа асуудал. Тэгэхээр энэ дээр сая энэ хамгаалалтын сайд бол тодорхой илчлээ. Энэ ингээд бодлогын үгээр ямар ч тохиолдолд өсөд явна. За Чингис хаан тэр компани тухай асуусан та тий. Энэ бол улсын хурал баялагын сангийн хуулийг дагалдуулж гарсан тогтоол дээр 2030 он хүртэл энэ баялагын сангийн цаашдаа 2030 он хүртэл хөрөнгөлүүлээд үнээс цааш бол бид яг олон улсын asset management-ийн компаниар удирдуулах ёстой. Тэгэхэд бол бид нар тодорхой мөнгөтэй болно. Дээр нь нэмээд боловсон хүчнээ бэлдэн хууль эрх зүгээс сайжруулна. Энэ ажлыг хийх саяны За гүйцэж хариулъя. 8 дугаар микрофон. Таны асуугаад байгаа энэ хүүг тооцоо хийх, энэ бүх ажлыг хийх зүгээр тэр бэлтгэл ажлыг хангаж байгаа компани болохоос биш энэ хөрөнгийг удирдах компани удирдах байгаа юм биш одоо бол. Зүгээр бид нар 30 онд бол цаашаа энэ компани өөрөө ер нь asset management компани болох энэ зорилго тавьж ажиллаж байгаа гэсэн. За энэ дээр бол компаниудаас зөвхөн оролцож байгаа нь Эрдэнэс Монгол орлого төвлөрүүлэгч Эрдэнэс Монгол энэ орлогыг төвлөрүүлж өгч байгаа. Ийм ирээдүйн өв сангийн хөрөнгийн менежментийг бол Монгол банк яг хийж байгаа. 3 зэрэгэлтэй олон улсын санхүүгийн хөрөнгөд оруулж байгаа гэсэн мэдээлэлтэй байгаа. Нарийн тоо авъя гэвэл энд Монгол банкны төлөөлөл эртсэн сууж байна. Гишүүний асуултанд нэмж тодруулъя. Ирээдүйн сангийн хөрөнгийг бол Монгол банк болон сангийн амны хооронд 2027 оны 3 сарын 7-ны өдөр харилцан нөгөө хаалганы байршуулах гэрээ байгуулад энэнийхээ хөрөнгийнхөө удирдлагыг хийж гүйцэтгэж байгаа. За энэ хөрөнгөний удирдлагыг бол мэдээж 1-р эрсдэл, 2-р хөрөг чадвар, 3-р өгөөж гисэн энэ дараалалаар яг нөгөө одоо нөгөө валютын нөөцийг удирддаг энэ хүрээнд удирдлагыг хэрэгжүүлээд явж байна. За одоогийн байдлаар бол хамгийн өргөж чадвартай 3 төв банкны хадгаламжтай байршуулсан. За өгөөжийн хувьд бол 4.32% өгөөжтэй. За энэ дээр бол За уул уурхайн компаниуд бол Эрдэнэс Монгол нэгдлийн дор үндэсний баялагын сангийн хуулиараа төвлөрсөн. Эрчист Монгол буюу уул уурхайн бус төрийн өмчт компаниудыг мөн Эрчист Монголын дор нэгтгэсэн. Энэ бол ерөөсө бүтээмж нэмэгдүүлэх зорилготойгоор л ингэж хоёр одоо нэгдэл бий болж байгаа гэсэн үг.
Тэгэхээр энэ хоёр нэгдэл бол цаашдаа юу хийх вэ гэхээр ер нь бид нар баялагын сангийнхаа хуулийн концепцийн хүрээнд энэ хөгжлийн сан буюу хөрөнгө оруулалт хийдэг, томоохон төслөө санхүүжүүлдэг, ашиг орлогоо нэмэгдүүлдэг, төсвөөс гадуур ийм төслүүдээ санхүүжүүлдэг ийм нэгдлийг л бий болгож байна. Тэгэхээр энэ нэгдлүүд бол цаашдаа ер нь бол баялагын сангийн хуулиар эрчилж монголч гисэн өөрөө ногдол ашигынхаа тодорхой хувийг баялагын сандаа төвлөрүүлдэг болж чадвал ашиггүй компаниуд бол шаардлагагүй болно гэсэн. Тэгэхээр их хурлын гишүүдээс бол бид хүсэж байгаа нь сая өргөн мэдүүлсэн байгаа төрийн болон орон нутгийн өмчт компани бүтээн засаг лээлтууд байдлыг сайжруулах хуулийг хамтдаа баталж чадвал тэр янз бүрийн улс төрийн нөлөөтэй томилгоонууд бол цаашдаа хийгдэхгүй болно. Энэ шинэ төрийн өмчт компани бүтээн засаг лээлтууд байдлыг сайжруулах хуулиар бол тузын гишүүд гүйцэтгэх захирлуудын босго шаардлага бол асар өндөр болж байна. Энд бол янз бүрийн тийм шахаа махааны томилгоо нөлөөлөх болцоо үнэн хүнд болно. Яг бол ашиггүй ажиллаж байгаа бол татан буулга явчихаар ашигтай ажиллаж чадах сайн менежерүүдийг л томилох шаардлага үүснэ. Ингэснийхээ хэрээр төрийн өмчт компаниудын энэ захирлуудын нэр хүнд, энэ компаниудын нэр хүн түүнийгээ дагаад өснө. Эрдэнэсч монголч бай, эрчилт монголч бай, баялагын сандаа ногдол ашигынхаа тодорхой хувийг хуримтлуулдаг болохыг л бид нар шаардна. Ингэж цаашдаа энэ засаглал өөрөө зөв болно. Баялагын сангийн хөгжлийн сан өөрөө хөрөнгө оруулалтын яг сангийнхаа жишгийн дагуу төслүүдээс санхүүжүүлдэг ийм л статустайгаар болгоё гэдэг утгаараа энэ хоёр нэгдэлт бол хувааж бүтээмжийг нэмэгдүүлэх, хэмнэлт бий болгох, за тэгээд захиргааны орон тоонуудыг багасгах чиглэлээр бол ажлууд хийгдэж явж байгаа. Их хурл нийтийн өмчийн тухай хуулийг бариад нийтийн өмчийн хууль, нийтийн өмчт компани засаг лээлтууд байдлыг сайжруулах хууль батлагдсанараа компани болвол биетаа засаглах бололцоо бол үүнээс бүрднэ гэдгийг хэлье. Хөгжлийн сан болвол цаашдаа бол хөрөнгө оруулалтын сангийн жишгээр бол ажиллах ёстой. Бол хуулиараа Эрдэнэс Монгол бол баялагын сангийн орлого төвлөрүүлж байгаа хуулийн этгээд ер нь бол цаашдаа баялагын сангийн орлого төвлөрүүлэх бол нэг чиг үүрэг, нөгөө чиг үүрэг нь бол улс орны хэмжээний энэ томоохон төслүүдэд санхүүжүүлээд түүнийхээ хариуд ашиг орлого нэмэгдэж байдаг энэ хэлбэр рүү орхон зөв юм а гэж ингэж үзэж байгаа.